За сайн байцгааны эрхэм үзэгчдээ манай Синдикат ярилцлага маань шинэ дугаар өгөр эхэлж байна. Энэ удаагийн дугаараар бид залуучууд ба хөдөлмөрийн зах зээл гэдэг бас чухал сэдвийг хөндөж байна. Тэгээд эрхэм зочдтой би танилцуулъя. Миний зүүн гар талд хатагтай Ханц Сүр ирсэн байна. Лоринет сангийн хөтөлбөр мэдлэгийн менежер. Мөн сүүлийн үед гарч ирсэн технологи суртай компани болох хүний нөөц хөдөлмөрийн зах зээл дээр ажиллаж байгаа Nito Tech компаниг үүсгэх захирал Мөнх Далаа. Мөн Зориг сангийн хөтөлбөрийн зохицуулагч Бат Оргил. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг буюу GIZ байгууллагын ажилтан бэлгүүнээр хүрэлцэн байна. За залуучууд ба хөдөлмөр эрхлэлгээд маш сонирхолтой сэдв байна. Тэгээд монголчуудын хамгийн их давуу тал гэдэг онгирдог юм нь одоо залуучуудын орн тий. Хүн амын пирамид нь эд одоо гоё ургаж яваа, одоо өсөж яваа гэдэг. Тэгсэн сая танахаас судалгаа хийсэн байна. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн байдлаар тэгсэн чинь хамгийн одоо ажилгүй тий яг энэ нийгмийн одоо энэ асуудалд хамгийн их нэрвэгдэж байгаа бүлэг нь яг залуучууд болчиход байна л да. Тэгэхээр яг энэ танаа энэ байгууллагууд яг одоо жишээ нь яагаад энэ судалгааг хийв? Одоо манай 3 зочин маань ч гэсэндээ яагаад энэ залуучуудын хөдөлмөр эрхлэлтэй холбоотой бизнес эрхэлж байгаа судалгаа хийж байгаа төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд ажиллаж байгаа гэдэг үндэслэлийн яагаад энийг чухалчилж та бүхэн цаг зав хөрөнгө мөнгө зарцуулаад байгаа юм бол? Лоринет санг товчхон танилцуулгаас эхлэе тий. Манай Лоринет сан 2013 онд үүсгэн байгуулагдсан гэр бүлийн сан байгаа. Тэгээд манай сан Монгол болон зүүн өмнөд Азийн зарим улс орнуудад нэгдүгээрт бага насны хүүхдийн хөгжил, хоёрдугаарт залуусын хөдөлмөр эрхлэлт гэсэн энэ хоёр чиглэлээр төс хөтөлбөрүүдийг дэмжин ажилладаг юм байгууллага. Тэгэхээр бид нэр Монгол улстай одоо ирэх ойрын одоо жилүүдэд илүү энэ залуусын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой энэ чиглэлдээ яг ямар үйл ажиллагаа юу хийх юм бэ гэдгээ нэгдүгээр асуудлаа өөрсдөө маш сайн ойлгох зорилгоор тий өнөөгийн залуусын хөдөлмөр эрхлэлийн нөхцөл байдал нь юу байгаа бид нар энэ чиглэлээр бас магадгүй ямар төс хөтөлбөр ямар санаачлалуудыг дэмжин ажиллаж энэ асуудлыг шийдвэрлэж болох юм. Тэгээ энэ чиглэлээ олж авахын тулд бид нар өөрсдөө энэ төвс судалгаа хийж гүйцэтгсэн. Тэгээд яг өөрсдөө хийж гүйцэтгэх маань одоо бид нар яг энэ асуудлуудыг тий гүнд нь ортол нь яг өнөөдрийн нөхцөл байдал юу байгаа юм бэ гэдгийг илүү сайн судалж ойлгохоор зорьсон. Тэгээд яг энэ судалгаанаас өмнө ч гэсэн манайх бас яг энэ чиглэлээрээ дэлхийн зүүн олон улсын байгууллага болон Зориг сан гэх хоёр байгууллага дээр залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих энэ чиглэлийг нэмэгдүүлэх энэ чиглэлийн төс төлбөрүүдийг дэмжиж ажилладаг. За манай хувьд бол бид нар ерөнхийдөө Nito Zig1 гэдэг Good Job Zig-Imen гэдэг хоёр платформ одоо ажилладаг. Хөдөлмөрийн зах зээл дээр бол бас нэлээд асуудлууд байна, шийдэх ёстой юмнууд байна. Залуучууд ч өөр юм хүсэж байна. Ер нь хөдөлмөрийн зах зээл ингээ ховрон өөрчлөгдөж байна. Энэтэй одоо бид нэр хөл нийлүүлж алхах хэрэгтэй. Одоо сүүлийн нэлээд олон жил бол бас хөгжил төдийлөн одоо явагдаагүй, инновац төдийлөн хийгдээгүй салбар гэж үзсний үндсэн дээр бол энэ хоёр платформ хөгжүүлж явж байгаа. Манай дээр бол бас шинэлэг фичерүүд бол одоо байгаа. Одоо тэд нар одоо жишээ нь юу авах вэ гэхээр бид нар компани үнэлдэг одоогийн ажилтан болон өмнө ажиллаж байсан ажилтан энэ компани дотор нь одоо ажилтнаар ажиллах байгаа юм гэдгээ тийм ямар байдаг вэ гэдгийг ингээ бичдэг ч юм уу тийм. Тэгэхээр дараагийн сонголт хийж байгаа хүмүүс маань хамгийн зөв мэдээллийг аваад яг энэ чинь ажил олгогч хөдөлмөрийн зах зээл гэдэг чинь тухайн улс орны компани хувь хүндээ ч гэсэн хамгийн чухал амьдралынхаа шийдвэр байдаг учраас зөв шийдвэрийг гаргаасаа гэдэг үгдээс одоо бид нар энэ платформ эхлүүлсэн. Бас бидний нэг онцлог давуу тал гэх юм бол одоо компани нь хүнээ хайдаг болсон тийм зүгээр нэг ажлын зар тавиад хүн хүлээж суудаг цаг бол одоо эсрэгээр тий дууссан учраас яг энэ платформ бол одоо цаг үедээ шаардлагатай байгаа юм байна гэдэг үндсэн дээр өөрсдөө хөгжүүлээд одоо ингэ явдаг энэ платформ байна. За баярлалаа. Бат Оргилийн хувьд за манай Зориг сан жил болгон одоо 10-аас 10 хэдэн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Хөвчлэн одоо залуус зориулсан тэтгэлэг манлайлалын хөтөлбөрүүд, солилцооны хөтөлбөрүүд гээд за 2018 оноос хойш бид нэр яг Лоринет сантай хамтраад шин хөтөлбөр одоо санаачилж хэрэгжүүлсэн. Тэр нь залуусын доктортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр байгаа. Тэгээ хөтөлбөрийн хүрээнд бид нэр яг юу хийх гэж зорьсон бэ гэхээр яг залуусын дундах ажилгүйд айгүй өндөр байна. Ялангуяа одоо их сургууль төгссөн ч гэсэн Монголд ажил олоход айгүй хүнд байна гэдэг дүгнэлтэнд хүрсний үндсэн дээр за эхлээд за энэ хүмүүс энэ залуучууд маань яг ямар асуудалтай тулгараад байгаа юм бэ гэдгийг хөтөлбөрийнхаа хүрээнд тэд нартай ажлынхаа хүрээнд ойлгож авъя гэд 3 жилийн хугацаанд 120 залуустай ажиллая гэдэг ингэж хөтөлбөр эхлүүлжсэн. Тэгээ манай хөтөлбөрийн яг target group гэж ярьдаг яг одоо яг одоо туслая гэсэн залуучууд маань яг
хөдөө орон нутгаас шилжин суурьсан ч юм уу, эсвэл гэр орооллын ч юм уу, хотын захын дүүргийн ч юм уу, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй ч юм уу яг тэр залуусд илүү хурж ажиллаад тухайн залуусыг дэмжиж гэдэг юм зорилготой ажилласан. Тэгээ одоогийн байдлаар манай хөтөлбөр маань ерөөхдөө бол 6 дахь ээлж аваа дуусгаж байна. Тэгээд 100 залуучуудыг бол одоогийн байдлаар төгсгцэн. Тэгээ бид нэр яг судалгаа хийгээд ингээд үзэхэд яг 12 сарын дараа төгссөн 100 залуучуудын одоо 85 гэсэн үг л дээ. 85% нь яг бүтэн цагийн ажлын байртай доктортой ингээд ажиллаа явж байна. Үлдсэн 15% техниктэй зарим нь авцсан, зарим нь гадагшаагаа сурахгаа явцсан гэх мэтчлэн байгаа болохоор хөвчлэн бол ерөөхдөө 90-90-ээс дээш хувьтай бол амжилттай хөтөлбөр маань хэрэгцсэн гэсэн үг тийм. Одоо тэгш бус байдлыг арилгах тийм гол зорж штэ тийм. Ялангуяа зорилтод яваа сегмент бол зорилтыг онцгойлж сонгосон байна. Баярлалаа. За танай байгууллагын хувьд за JSET яг Монгол улсын мэрэгжлийн боловсролын салбарт 2013 оноос хойш төсөл хэрэгжүүлээд явж байгаа. Бас баг 10 жил болчихсон. 10 жилдээ болж байна. Тэгээ зөвхөн Германы засгийн газрын санхүүжилт биш, бас бид нэр Австралийн засгийн газрын санхүүжилт, Швейцарын хөгжлийн агентлаг, Койкагийн ингээд санхүүжилттэй бол төслүүдийг бол хэрэгжүүлж байна. За хамгийн гол зорилго мэдээж бол бүгдээрээ залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх те. Гэхдээ илүү нөө мэрэгжлийн боловсролыг олгох. Яг бол дийлэх залуучуудын маань 10 жилээ төгсөөд ихтэй сургуулийг сонирхдаг. Мэргэжлийн боловсролыг тэр болгон бас үн цэнийг мэдтгүү. Тэгэхээр мэргэжлийн боловсролын үн цэнийг өсгөх. За дээрэс нь бас нөгөө одоо техникийн мэргэжлүүд гэхээр заавалчгүй эрэгтэй хөх суралцах албагүй шүү дээ. Бас гендрийн асуудлыг энэ мэргэжлүүдийг октоодод таниулах. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бас ээлтэй орчныг, сургуулийн орчныг сайжруулж бас энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг бас боломжоор хангах зэрэг энэ сэдвүүдээр бол голчлон ажиллаж байсан. Дараа нь дэлгэрэнгүй яриа. За одоо гол асуулт руу оръё. Хараа яг ийм юм байгаад идэг. Та нар ч гэсэн мэдчихэж байгаа. Нэг талаасаа одоо ингээд залуучууд ажил олгогчийн зүгээс залуучууд авах голох юм ба тий. Ингээл айгу мундаг бүр гадаад тогссон хүмүүсийг хүртэл одоо ингээл яагаад ч тийм муула тий. Монголоо мэдхгүй байна, орчиндөө бууж чадахгүй байна. 4 жил сураад ирсэн чи баг 0-оос нь бүх юм зааж байгуулга нь асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна. Боловсрал болохгүй байна, гологдоод байна гэдэг. Нөгөө талаасаа залуучууд нь ажил олгогч нараа голоод хаан цалин бага өгөөд байна тий. Уур амьсгал нь таарахгүй байна, соёл нь таарахгүй байна. За баг ажлын байрны мүлжлэг явуулж гин гэдэг. Тэгээ ингээд яг хөө гендэ гондоо байдаг л байх л да. Ингээд нарийн судалгаанд би мэдэхгүй байгаа учраас та нарын зүгээс ингээд өнцгөөс харахад аюу олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хүмүүс яг асуудал хаана байна. Тэгээд энэ зүрүүг одоо яаж арилгах хэвээр хин төрүүлж үйлдэл хийж арай л манлал үзүүлэх хэвээр юм байл. Одоо бүр ингээл барилгын ажил хоногийн бас нэлээд өндөр цалин өгөөмөө гэдэм байл шүү дээ. 50-100 мянга ингод хөдөө жишээ ямаа самнах хүн олдохгүй байна гэж. Тэгэхээр бүх залуучууд маань одоо coin moin гээл те бас юм цагаан гартаа одоо хаалтан дотор хэлбэл бэртгчин болох гээд байгаа юм уу? Одоо яах гээд байгаа юм те. Тэгээд зах зээл байгаа юм шиг мөртлөө тэр нь ингээд хангагдахгүй байгаа даа л да. Энэ дээр та бүхний байр суурь юу гэдэг болоо? Нэрэн тийм. Монголоос өөрөө ийм онцлогтой орн юм байна л да. Бид нар сая залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар судалгаа хийсэн ингээд туршлаа шүү дээ. Тэгэхээр энэ судалгааны яг үр дүнгээс ингээд харж хахад Монгол улсын хөдөлмөрийн зах зээл нийгмийн эдийн засгийн байдал нь өөрөө юм онцлог юм байна. Тэгээ энэ ингээд яг хөдөлмөрийн зах зээл болон хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлт гэдэг юмны ийм өгөгдсөн нөхцөл байдал болж байгаа байхгүй юу. Нэгдүгээр бид нар ийм байгаль цаг уурын хувьд юм эрдэс уур амьсгалтай газар юм байна тий. Тэгээ дээрэс нь хүн ам нь дархан суурьшсан юм байна. Тэгэхээр тэнд ингээд ажлын байр бий болох хөдөлмөрийн харилцаа одоо хөдөлмөрийн зах зээл зохицуулахад юм хүндрэл үүсгээд байна тий. Тэгээ дээрэс нь юм англиар бол demographic shift гэдэг яриад байгаа юм да. Хүн амын шилжилт нэгдүгээрт хотоос одоо хөдөөгөөс хот руу шилжсэн шилжилт хөдөлгөөн, хоёрдугаарт сая хэллээ шүү дээ. Олон тооны залуус хөдөлмөрийн зах зээл рүү гарч ирээд байна. Тэгэхээр яг энэ онцлогууд ч өөрсдөө ингээд Монгол улсыг ингээд сорилт өгöd байгаа байхгүй юу? Яг энэ одоо энэ хөдөлмөрийн зах зээлийг энэ хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийг одоо оновчтой авч явхад тэгэхээр энэ өгдөөд байгаа юм онцлог байгаа нөхцөл байдлаа бид нар сайн ойлгох хэрэгтэй байгаа. Тэгээд үүнээс болоод ерөөхдөө юу болчиход байна гэхээр мэдээж яг тогтолцооны системийн олон асуудлууд байгаа. За яг энэ дээр нэг яг энэ одоо mismatch гэдэг энэ зөрүүг хэн зохицуулах ёстой юм тэгвэл энэ анханасаа яагаад бий болсон энийг хэн зохицуулах ёстой байсан энэ оролцогч тал аль оролцогч талынх нь алдаа болчих. Тэгэхээр тогтолцооны асуудлууд байгаад байна. Яг энэ өгөгдсөн одоо нөхцөл байдал өөр хэцүү байгаад байна. Тэгээд үүнээс болоод Монгол улсын хөдөлмөрийн зах зээл өнөөдөр юу болчиход байгаа юм бэ гэхээр нэгдүгээр ажлын хүчний оролцоо маш буурж байна. Сая хэллээ шүү дээ. Хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхол хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхол нь буураад байна. Хөдөлмөрийн ажиллах хүчинд байгаа хүмүүсийн хувь ер нь буураад байгаа. Сүүлийн 10 жилд ялангуяа. За нэгдүгээрт хоёрдугаарт хөдөлмөр эрхэлсэн байсан ч гэсэн энэ нь тэдний нийгмийнхаа одоо амьдралын баталгааг хангаж чадахгүй байгаа.
За залуусын жишээн дээр ярихад хөдөлмөр эрхэлж байгаа 3 залуу тутмын нэг нь амжиргааны түвшнээс доогуур хэрэглээтэй, ядуурлын түвшнээс доогуур хэрэглээтэй. Тэгэхээр цалин хөлсний энэ бага байгаа байдал, инфляцтай, нийгмийн эдийн засгийн байдал чи өөрөө хөдөлмөр эрхлэлд хүндрэл учруулад байгаа. 3 дугаарт сая мисматч гэдээ яриад байна. Зөрүү аль хүчээ үүссэн. Энд ямар зөрүүнүүд үүсээд байгаа вэ гэхээр нэгдүгээрт ажлын хүчний дутагдалд орсон. Бид нар юуны дутагдалд орчод байна вэ гэхээр эдийн засгийн салбараараа мэрэгчлээ ажилтнаараа яг биднэрт барилгачин маш их хэрэгтэй, гагнуурч маш их хэрэгтэй. Тэ. Тэгэхээр яг мэрэгчлээ ажилтан эдийн засгийн салбар дээрээ бид нар ажлын хүчний дутагдалд орчод байгаа. Энд зөрүү үүссэн. Тэгэхэд нийлүүлэлт яагаад байгаа вэ гэхээр боловсролын системээс шал өөр мэрэгчлэтнүүдийг бэлтгэж өгöd байгаа. Ялангуяа одоо ихтэй сургууль. За мэрэгжлийн боловсролын салбар ч гэсэн энэ байгаа. Энэ талаар магадгүй бэлгүүн сайн илүү ярих байх. Дээрэс нь ур чадварын зөрүү гэдэг юм үүссэн. Тэ. За нэг ийм мэрэгчлэлтэй хүн авъя гэд ирлээ гэхэд нөгөө хүн нь одоо шаардлагад нийцдэг. Тэгэхээр сая бас хэлжсэн одоо soft skill тэ. Тэгэхээр одоо яг нэгдүгээрт мэрэгчлэлтэй ажилтнанд хэрэгтэй байна. Тэр эдийн засгийн салбарт яг тэр мэрэгжлийн хүн хэрэгтэй байна. Тэр хүн нь ирсэн байсан ч гэсэн бид нар тэр уур чадвар нь хэрэгтэй байна. Тэгэхээр яг энэ зөрүү гэдэг юм ганцхан залуучууд дээр ярьж болохгүй. Тэгээ нийтлэг юм бачаад байгаа гэсэн үг. Тий. Залуучууд дээр гээд ярихаар одоо нөгөө бидний хувьд бол анзаарч байгаа юм бол яг тэр ойлголцлын зөрүү бол байгаа. Тэрийг бол нөгөө хоёр талтай стил байгаа. Хоёр тал бол аль нэг нь ихэнхдээ хүмүүс бол тасан зохицох чадвар нь компаниудаас хамаагүй хурдан байдаг. Тэгэхээр компани ерөнхийдөө тасан зохицох чадвараараа одоо илүү том болох тусам тий 10,000 хүнтэй компани соёлоо өөрчилнө, юмнуудаа өөрчилнө гэдэг бол бас нэлээ их ажил учраас энэ дээр бас нэлээ асуудал байдаг юм уу гэж бас хардаг. Яг саяны хэлсэн нэг дан ганц залуучууд ингээ хөдөлмөрийн зах зээл угаасаа ингээд асуудалтай болсон. Одоо 2.2 сая 15-аас дээш насны хүн амын 1.2 сая л одоо ажил хүчин болоод үлдсэн 900 мянган ингээд ажил хүчнээс гадуур хүн ам гэдэг ийм өндөр тоотой байж байгаа. Энд ч одоо 54% орчим байна уу тий. Гэтэл одоо Японых бол бас өндөр настай хүн ихтэй тэтгэврийн хүмүүс ихтэй гэдэг улс эрднээс л 62% байдаг тий. Тэгэхээр одоо гэртээ сууж байгаа одоо хүүхдээ хараад одоо ямар ч боломжгүй л ер нь хүүхдээ хараа гэртээ сууж байгаа шүү дээ. Тэгээд цэцэрлэг сургууль байхгүй суглаагаар өгдөг ч гэх юм том нийгмийн юм том асуудлууд нь өөрөө энэ хөдөлмөрийн зах зээлд шууд нөлөөлөд байна л да. Тэгээ энэ нь бол одоо сүүлийн хэдэн жил байгаагүй хэмжээнд одоо 10 жил одоо буурж ирсэн тий. Ингээд яг хамгийн доод түвшинд одоо ирсэн байна л гэж хараад байгаа. Тэгэхээр энэ дээр бол бас нэлээ том түвшинд бодлогын түвшинд олон ажлууд хийгдчихэж өөрөө энэ хөдөлмөрийн зах зээлээ дэмжих байх гэж бол хардаг. Юун дээр нууц биш бол юу яад юм уу? Одоо ингээд нөгөө сэтгэлээ өвчж ажил байна. Тэр нь тэгээд нөгөө нэрээ нууцлт юм уу эсвэл хүн ил байд юм уу? Яг юу н зураг нэр нь нэрээ нууцлах уу? Тэгэхээр хэрвээ нууц биш бол одоо хамгийн сайн одоо сэтгэл авж байгаа компани, хамгийн тааруудаа авж байгаа компани за нэрээ хэлэхээр арай юу байх те юу? Чиглэлээр нөх юм уу? Бизнесийн чиглэлээр эсвэл төрийн биш хувийн хвшлөө гэхлээр яг ямар хандлага гардаг бол? Ерөнхийдөө яг ингээд бид гэдэг нэг платформ дээр эерэг сэтгэл ер нь жоохон цөөн аюу бага одоо нэг 30-40% таатай ч юм уу манайхны сэтгэл бичих одоо соёл жоохон суугаагүй байна уу гэж бол харж байгаа. Яг үнэхээр ингээд бухимдсан үедээ тэрэндээ ингээд болохгүй байгаа гэдгээ сайн харцсан үедээ л хүмүүс ингээд бүр орж бичдэг ч юм уу те. Тэгэхээр жоохон илүү байх нь байдаг. За бид нар бол бас өөрсдийн полисэд л да одоо ямар сэтгэлдлүүдийг үлдээх үү, ямар юм зөвшөөрөхгүй байх уу, хүн амьтнлуу дайрсан тэр ч одоо байранд нотлогоо байх хэрэгтэй ч гэх юм уу те. Тэгэхээр зарим нь бол буцаадаг. Компаниуд, хувийн компаниуд одоо ялангуяа юм жижиг компаниуд 50 хүртэлх үедээ ажиллах хэрэгтэй компаниуд энэ бол арай илүү өндөр сэтгэл аваад байгаа. Томоохон компаниуд, групп компаниуд энэ төр дээр бас жоохон сөрөг сэтгэлдлүүд энэ төр их ажиглах. Компани улс төр явдаг бах тий. Тий. Тэгээд олон хүнтэй учраас бүх хүнийг ад жаргалтайгаар байлгах гэдэг чинь угаасаа баг боломжгүй төгс зүйл гэж байхгүй учраас тэгэл алдаад тэгэл нэлээх байдаг. За баярлалаа. Залуу хүний хувьд өөрийнхөө одоо туршлагыг ярих гэж бодож байна л да. Би олныг олон жил ажилласан туршлага бол авахгүй. Нийт ажилласан туршлага бол нэг 3 жил болж байна тий. Тэгээ би Америкт бас төгсчөөд сургуулаа төгсчөө ажиллаад Монголд ирээд
Тэгээд Монгол Америкийн боловсролын системийг тэр хөдөлмөрийн зах зээлийн системийг Монголтой харьцуулаад харахад харсан ганц хоёр юм аа л хэлье гэж бодож байгаа л да. Тэрний үг гэхээр энд түрүү хандаагч бас хэлсэн хүмүүс төгсөхдөө буруу одоо мэргэжлэр хөдөлмөрийн зах зээл нь боловсролын байгууллагууд нь бэлдэж өгөөд байна гэж хэлсэн чинь тийм. Тэрэн дээр нэмээд төгссөн залуучууд маань ур чадвар жоохон сулхан байгаа болохоор гологдоод байна гэдэг юм хэлсэн. Мөн бас нэг юм хажигладаг юм нь юу гэхээр албан байгууллагууд хүн хайхтаа одоо шин төгсөгч одоо entry level гэж ярьдаг шүү дээ. Дөнгөж одоо ажлын гараагаа эхэлж байгаа хүмүүсээс туршлага шаарддаг. Тэгэхээр чинь хүмүүс одоо ажиллаж ийс туршлагатай болно гэхээс биш төгсчөөд дөнгөж төгссөн шин төгсөгч туршлагатай төгснө гэж хэлж байхгүй. Харин төгс төгсдөг байгаа бол яг дадлага хийсэн мундаг оюутнууд нь л тэгж төгсөөд байгаа болохоос дийлэнх одоо бараг нийт 70-80% нь болохоор зүгээр л төгсдөг. Тэр хүмүүс болон ард нь хоцрогдоод байгаа байхгүй юу. Тэгээ манай хөтөлбөрт хамрагддаг залуучуудын ихэнх нь ямар мэргэжилтэй болоод манай хөтөлбөрт хамрагдаад тусламж ирээд байна гэхээр нэгдүгээр одоо сэтгүүл зүй байна, сэтгэл зүй байна, одоо хууль эрх зүй, олон улсын харилцаа, одоо Их Британь судлал ч юм уу те өөр янз бүрийн орнууд судлал гих мэтчлэн энэ мэргэжлүүд маш их тэгж одоо ажлын байр гарахад аюу хэцүү байгаа байхгүй. Тэгэхээр тэр мэргэжлээд төгссөн хүмүүс ерөөсөө ажлын байр орж чадахгүй юм байгаа дээ. Эсвэргээрээ нөгөө нэг заавал энэ мэргэжлээ сурахгүйгээр одоо нарийн жижиг мэргэжлүүдээр эзэмших юм бол тэр талаар бол бэлгүй ах ярих бах. Мөн тэгээд энэ сурж байгаа оюутнууд маань нэгдүгээр буруу мэргэжлээ сонгосон дээр нь одоо их сургууль байхдаа хөдөлмөрийн зах зээл дээр гарахад бэлэн байх тийм чадруудыг эзэмшүүлж чадахгүй байна уу гэж байгаад байна. Энэ юу гэсэн үг гэхээр одоо наацх нь яаж одоо мэргэжлийн гоё имэйл бич чадхаа маш олон оюутнууд одоо сурч чадаагүй төгсөөд байгаа байхгүй. Тэгэхээр ийм хүмүүд ирэх биш заадаг үстэй. Наа чи илүү оюутнууд нь өөрсдөө хичээлдээ хараад юм уу хайхрамжгүй сууж юм. Тэр ингээд хараад яаж ах залуучуудад ер нь заадаггүй гэдэг байгаа байхгүй. Яг нөгөө академик мэдлэгээл олгоод байдаг. Одоо онлайн мэдлэгээл заагаад байдаг. Практик ерөөсөн байхгүй. Одоо ажлын байранд гарахад яг ийм юм байдгийг шүү гэдэг юм ерөөсөө байдаггүй. CV-гээ яаж бичгээд байдаггүй. Ажлын байраа яаж хайхыг ерөөсөө заадаггүй. Заадаг нэг ганц хоёр сургуулиуд байна. Бүгдээрээ болт юм биш. Тэгээд Америкт энэ нэг асуудлыг яаж шийддэг вэ гэхээр их сургууль дээр career center гэж юм байдаг. Тэгэхээр яг ингээд би одоо оюутан байлаа гэхэд career center дээр очиод тусламж аваад одоо CV-гээ яаж бичих үү гэдгийг би заалгацдаг. Нэрээ Монголд ийм төв их сургууль байхгүй байх шүү тий. Тэгээд имэйл бичих үү ингээд заалгацдаг. Монголд байдаг нэг нь байдаг. Тэр нь зүгээр л Facebook group нэтсэн сургуулиуд байгаа байхгүй. Тэрэн дээр нь зүгээр ажлын зар ширэлдэг ч юм уу ингээд ерөөсөө үндсэн яг жинхэнэ үйл ажиллагаа явуулдаггүй. Тэгээд энэ төслийнхаа хүрээнд бид нэр одоо ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд их сургуулиуд дээр нэг улсын сургууль, нэг хувийн сургууль дээр career center-ыг одоо модель pilot маягаар байгуулад тэр нь хэрвээ амжилттай байх юм бол бүх их сургуулиуд руугээ одоо яамтуудаа ярьж байгаад ингээд бүх их сургуулийг ингэж career center-ээр ажилуулдаг шүү гэдэг тэр мэдээллийг хүргэе гэсэн тийм зорилготой манай зориг сайдалж байгаа. Тэгээд хэрвээ career center-тай байх юм бол заавал нөгөө нэг их сургууль чинь энэ мэдлэгийг хичээлээрээ дамжуул олгоод байхгүй. Одоо тэр мэдлэг хэрэгтэй байгаа оюутнууд өөрсдөө очоод тэр career center-ээр дамжуулаад чадвартай болоод төгсөхдөө академикч мэдлэгтэй ажлын байранд гарах ур чадвартай болоод төгсөх юм болцоо байгаад байгаа. Тэгэхээр яг боловсролын систем нь жоохон ингээд одоо доголдолтой ажиллаад байна уу, инновац шаардлагатай байна уу гэж би бол залуу хүний үүднээс тийм түнэлтэнд болдог гэдэг. Манайд хийгдсэн нэг юм судалгаа гэдэг шүү дээ. Ажлын байран дээр гараад 1-2 жил болж байгаа залуучуудаас судалгаа аваад одоо өнөөдөр ингээ ажлын байран дээр хэрэглэгдэж байгаа хэрэгцээтэй байгаа скиллүүд, чадварууд хаан сурсан бэ гэдэг. Тэгсэн 65% нь энэ ажлын байран дээр ирээ сурсан. 35% нь сургуультай. Наачиг зөрүүг харуулж байна л да тий. Эний хувьд болохоор би зөвхөн хувийн бодлоор ингэж боддгийг. Манай зөвхөн Монголын мэрэгжлийн боловсролын тогтолцоо одоо юу гэдэг нь төвлөрсөн төвлөгөөт эдийн засгийн үед бол бүх юм ингээ захиргааны аргаар шийддэг гэсэн тийм. Ингээл улаан зураас татаад улаан зураас доошоо норсонгууд нь одоо юу гэдгийг техник мэрэгжлийн сургуулиуд руу яваал муу сурдгууд нь ингээл темст байдаг гэсэн шиг тийм. За тэрийг бүгдийг улаан зураас шийдэл үйлдвэрт хичнээн ажилтдаг хэрэгтэй байна. Тэрүүгээр ингээ бүгдээрээс нь нөгөө төлөвлөл явцдаг тийм. Энэ тогтолцоо одоо хүртэл явагдаад байгаа байхгүй юу? Юу гэсэн үг вэ гэхээр мэрэгжлийн боловсрол руу бол хамгийн муу хүүхдүүд явдаг гэсэн нэг нийтлэг ойлголт явагдав. Хоёрдугаарт үйлдвэр дээр байгаа ажилч яг хэрэгтэйстэй байгаа ажилчдыг
нөгөө үйлдвэр аж ахуй нэгжүүд нь шууд л нөгөө темсээс авдаг шигээ бодогдоод байдаг. Уг нь бол хөгжингүү одоо хөгжиж байгаа хөгжсөн улс орнууд яадгүй гэхээр хүүхд хизээч хэрүү мэрэгжлээ сонгоцсон бол хизээч эхлээ сургууль дээр очих ёсгүй. Компани дээр очдог. За компани дээр очиод за би танад ажилламаар байна. Үнэхээр одоо мундаг компаниуд би танад орё гэхээр компани тэр хүнийг гэрээлээд за чи манад одоо тичнээ одоо өдөр ажиллана. Онлоо чи энэ сургууль дээр очиж сураарай гэд компани сургуультаа гэрээ байгуулад сургалтын байгууллага нь үйлчлэгээ үзүүлдэг. За тийм сайн чанарын үйлчлэгээ үзүүлэхийн тулд нөгөө аж ахуй нэгжтэйгээ сургалтын юугээ хөтөлбөрөө хийдэг те. Тэгэхээр нөгөө хин голохгүй ажил олгогч нь хариуцлагатай тэр хүнээ сургаад практик дадлагыг үзээ те. Батлагдсан биш 65% ажлын байран дээр яаж юм гэхээр ерөөсөө мэрэгжлийн боловсролын 60-аас 70% дандаа ажлын байран дээр яг ур чадвараа олдог. Онлоо 30% нь сургууль дээр авдаг яг ийм тогтолцоо. Энэ тогтолцоогоо бид нэр одоохондоо ерөөсөө хийхгүй яваад байгаагийн л одоо гол юу их юм уу та тийм. Тэгэхээр яг саний ярьж байгаа юм дээр асуудлаа бас яг судалгааны үр дүнтэй холбоод товчхон бас нэг дахиад нэмээд ярихад боловсрлоос хөдөлмөр эрхлэлтэд шилжих үе гэдээ бид нар яг судалгаагаараа бас яг энэ аяллалыг бид нар бас нэлээд судалсан байхгүй юу. Тэгэд энэ үндсэндээ ингээм 3 хэсэг байт юм байна. Боловсрлоос хөдөлмөр эрхлэлт хүртэл тий. Тэгэхээр нэгдүгээрт боловсролт хамрагдалт энэ enrollment гэж англиар яриад байгаа. Хоёрдугаар тэр нөгөө хамрагдсан хойноо тэнд ур чадвар эзэмших үйл явц. Гуравдугаарт ажил хайх үйл явц. Тэгэхээр энэ 3 ингээд одоо өртөө гэх юм уу тий. Энэ 3 өртөөн дээр Монгол залуучд маш олон асуудлууд байгаа. Тэгэхээр сургуульд хамрагдахтаа тэнд юу болоод байна вэ гэхээр сая яг хэллээ шүү дээ. Ерөөсөө манай сурагчид маань 10 жилдээ ч байна уу, их сургуульд ч байна уу, ажил мэргэжлийнхээ одоо сургуулийнхаа сонголтоо гаргахтаа одоо тийм ийм хангалттай сайн мэдээлэл дээр суурил шийдвэр гаргаж чадах байгаа. Тэгэхээр энэ нь юунаас л байгаа юм бэ гэхээр бүх шатны боловсролын байгууллагад ажил мэргэжлийн чиг баримжаа олгож байгаа байдал Монгол Улсын боловсролын системд хангалттай байгаа. Хэдий ингээд одоо олон улсын хөгжлийн түнш байгууллагууд сая хэллээ шүү дээ. Ийм одоо юу гэдэг career counseling-ийн мастрын хөтөлбөр гаргаж байна. Замун Швейцарын хөгжлийн агентлаг, Азийн хөгжлийн банк гэдэг том донор байгууллагуудын хэрэгжүүлсэн маш олон ажлууд байгаа. Гэхдээ яг хэрэгжилтэн дээрээ одоо хүртэл яг энэ асуудал маань байгаад байгаа. Тэгэхээр career ажил мэргэжлийн чиг баримжаа олгож байгаа байдал. Хоёрдугаарт энийг томоор нь юу гэж хэлээд байгаа вэ гэхээр Монгол Улсын боловсролын системийн хөдөлмөрийн зах зээл дэх ач холбогдол болон чанарын асуудал байна гэдэг. Тэгэхээр хөдөлмөрийн зах зээл дэх ач холбогдол гэдэг нь бидний саний яриад байгаа яг хэрэгтэй хүнээ аваад байна уу? Тэ хэдэн зуун хуульч бэлдээд байна уу? Хэдэн зуун мянган бизнесийн удирдлагын хүн бэлдээд байна уу гэдэг юм. Хоёрдугаарт чанарын асуудал яриад бид нар маш олон юм ярианд өнөөдөр ярьж гүйцэхгүй те багшлах боловсон хүчин сургалтын агуулга сургалтын бааз те за ихтэй сургуулийн засаглал гэдэг маш олон асуудлууд ярина. За тоног ингээд бүлгэрэн нөгөө талдаа internship дадлагжих практик мэдлэг ур чадвар олгох юм компонент энэ агуулга аль ч боловсролын байгууллагад ихтэй сургууль байна уу мэржлийн боловсролын газар байна уу те аль-алинд нь одоо хүртэл ингэ асуудалтай байгаа. Тэгэхээр энэ бүхний одоо бас нэг энэ бүхнийг үүсгэж байгаа нэг зүйл нь одоо нэг зүйл юу ярьж ирэх гээд нөхөр ажил олгогч нарын оролцоо гэдэг юм. Дутмаг байна гэсэн үг. Ажил олгогч болон хөдөлмөрийн зах зээл болон боловсролын систем хоёрын хоорондын хамтын ажиллагаа гэдэг юм энд маш асуудалтай байгаа гэсэн. Тэгэхээр энэ тал дээр тэ ажил олгогч нар маань өөрсдөө хүн одоо ажиллах хүчнээ ингээл одоо зар тавьчаал хүлээгээ суугаад хүн ирэхгүй шүү дээ. Өөрсдөө тэр хүмүүсээ бэлтгэд нь оролцох хэрэгтэй байхгүй тий. Сургалтын програмд биднэрт нэгдүгээр ойрын 5 жилдээ ийм одоо мэрэгчлээ ажилтан хэрэгтэй байна. Яг ийм ур чадвартай. Тэрэнд нь бид нар оролцъё гэдэг юм байгаа гэсэн. Энэ дээр яг үргэлжлүүлэлт асуухаар би нэг ийм юм хэлмээр байна л да. Сая би бас өнгөрсөн 7 хоногт орон нутгаар сайн дурын ажиллаар ялангуяа 10 жилийн хүүхдүүд мэрэгчлээ эрхэн зүй сонгох яг лекц уншиж байгаа ирсэн. Америк төгсөлтэй холбоотой. Тэгээ явж яхад яг зэрэгцээд ингээ юу яад юм бэ? Ихтэй сургуулиуд ч яг надад head hunting гэдэг шиг юугаа хийд юм биш орон нутгаар явж элсэлт болж байгаа. За манай сургууль сонгороо ийм урамшуултаа ийм юутай гээд баг ийм за хаалтан дотор хэлэх сүлжээний бизнес шиг тэ ингээ явцдаг. Тэгээд зүгээр энгийн локкоор одоо жишээ нь ингээд ийм ялгаа байгаа, ийм зөрүү байна. Ажилд орч чадахгүй энэ мэрэгжил чинь худлаа гэдэг нь ингээд баг ойлгомжтой ших. Одоо ч ингээд технологи мэдээлэл 90 үе те захын хүн интернет ороод ингээд мэдчих юм дээр яагаад эцэг эхчүүд залуучууд хэдэн зуун сая тэрбум төгрөг өрөн те энэ олон хоосон диплом чанаргүй боловсролын төлөө хөрөнгө оруулалт хийгээд байгаа нэгт би логик ойлгохгүй. Энэ дээр та нарын юу бодол юу байна? Тайлбарлаж өгөөч. Хоёр дахь багц асуулт нэг мосоо асууч. Яг тантай санал байна. Соц үеийн нэг тэм сэтгэлгээ яваад байгаа. Дээрээс нь ингээд яг энэ
ил тод нээлттэй одоо юу гэдэг ажлын байран дээр одоо мундаг чадвартай өөрийгөө сонирдэрч интернет зар тавина гэдэг нэг ойлголт бас айгүй залгчтай тохомс байгаа шүү дээ тий. Тэнгүүд нэг монгол хүний нэг онгой аваад байгаа шүү дээ. Монгол хүний CV гэсэн чи үлээ хин ахаа явуулсан хүн байна гэж очдөг тий. Тэр шиг би жишээ нь хувийн хвшилд ажиллаж байгаад яг ингээл сонин хэвлэл гэхээсээ илүүтэйгээр яг үнэхээр мундаг захирал яг салбартаа хүлэн зөвшөөрөгч менежер тий. За ганцэргөө чамраа одоо Батөргөл гэж залууг явуулъя. Стам мундаг залуу шүү. Манай дээр 2 жил ажиллаад ийм мундаг ажил хийсэн гэл би бараг л ирүүлцэхгүйгээр бараг авах гээд байгаа аахгүй. Тэгэхээр нэг ийм хандлага соёлын юу байгаа л байна л да. Зөв бүргэн би мэдэхгүй байна. Магадгүй энэ бас ингээд бидний энэ одоо болж болохгүй байгаа зүйлийн нэг хэсэг нь болж яхахыг үүсэхгүй. Энэ дээр та бүхэн яг ямар бодолтой байна. Тэгээ яаж энэ асуудлыг яг засаад одоо бид үсээд байгаа тэр барууны өндөр хөгжилтэй орон шиг юм хөдөлмөрийн зах зээлийг бий болгох вэ? Тэр шийдвэр гаргалтанд нь бид нар дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байхгүй юу? Шийдвэр гаргалтанд нь яаж дэмжлэг үзүүлэх вэ гэхээр хөдөлмөрийн зах зээл ийм байна. Тэгээ мэрэгжил ийм байна гэдэг мэдээллийг тэднэрт хүргэх хэрэгтэй байхгүй юу? Аав ээж нарт нь, хүүхдүүд нь, багш нарт нь, за магадгүй тэр сургуулиуд те бид нар ингээд одоо яг энэ машин шиг, робот шиг бүтээгээд хүүхдүүд төгсгөл гаргаад ирэх хэрэг байна уу гэхээр тэгэхээр тэр мэдээлэл хаанаас гарч ирэх хэрэгтэй юм? Яг түрүүний хэлдэг ажил мэргэжлийн чиг баримжаа, хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйн чиг хандлага, эрэлт хэрэгцээ гэдэг юм. Тэгэхээр тэр хаанаас яаж гарах хэрэгтэй юм? Тэгвэл тэрийг хэн гаргаж ирэх хэрэгтэй юм бэ? Тэгэхээр бас тогтолцооны асуудал те. Компаниуд өөрсдөө өгөх хэрэгтэй те. Тэгэхээр энэ дунд нь боловсролын систем ч байна уу те, хөдөлмөрийн салбар буюу одоо хөдөлмөрийн хамгааллын яам түүний харьяа байгууллагууд ч байна уу, за ажил олгогч нар ч байна уу, бөөнөрөө нийлжтэй тэр маш чанартай, үнэхээр үнэн бодит тэр хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйн чиг хандлагын талаар мэдээллийг эцэг эхчүүд нь байна уу, багш нарт нь байна уу, сургалтын байгууллагууд нь яг хамаатай хүмүүст нь зөв байдлаар түгээх хэрэгцээ байгаа байхгүй юу? Тэр дунд тийм хэрэгцээ байгаа. илүү жоо идэвхтэй манлайлаач гэж шүү дээ тий. Хөдөлмөр нийгмийн судалгааны хүрээлэн лөө. Тэгээ институт тэдний судалгааг өнөөдөр өглөө харж илаа л да. 2022 онд одоо хэрэгцээтэй байх мэргэжлүүд гэдэг. Тэгээ тэр одоо өнөөдөр ингээ 22 оны 4 сар бараг дуусч байна тий. Тэгэхээр 22 онд хэрэгцээтэй байх мэргэжлийг би өнөөдөр мэдээ яах юм бэ те. Оюутнууд өнөөдөр мэдээ яах. Тэр чинь 4 жилийн дараа хэрэгцээтэй мэргэжил нь юу байх юм гэдгийг л өнөөдөр мэдэх хэрэгтэй болохоос биш. 22 он одоо дуусах гэж байгаа энэ мэдээлэл бол хамаагүй л хуучин те. Тэгэхээр энэ дээр одоо илүү сайн төлөвлөлт байх хэрэгтэй. Энэ судалгааг үнэхээр 4 жилийн дараа яг юу болохыг яг сайн хийх гол нь те. Байдаг юм байл л да. Гэхдээ тэр нь яг нэг тийм юунд бас хүрэхгүй те. Одоо манай платформын үйл ажиллагаан дээр бол жишээ нь харагддаг. Ингээд компаниуд бол хүн хэрэгтэй байна. Хүн байхгүй шүү дээ л гэдэг юм ярьдаг. Одоо ялангуяа технологийн салбарын бол ерөөсөө бүр хэцүү. Одоо 4-р курсийнхэн баг дуусаа 3-р курсийнхэн л орж технологийн компаниуд технологийн чиглэлийн академик боловсрол одоо эзэмшүүлдэг бүх сургуулийн 4-р курсыг баг л дууссан байна. Одоо 3-р курсын дээр нь очиод ингээл шууд ажилт компанид авчдаг. 4-р курсыг чинь сургалтын төлбөрийг одоо тодорхой хэмжээнд тай. Тэгээ төгсөө манай тэдэн жилж гэдэг. Тэгээ нөгөө хүүхдүүдтэйгээ ингээд тохироод явдаг. Наач сайхан мэдээ шүү. Та хоёрын сая нийт зөв миний хэлдэг асуулт зөрүүг яаж арилгах вэ? Миний бодлоор болохоор яг нөгөө түрүү хэлж ин те сургууль ихтэй сургуулиуд сурталчилгаа хийгээ явж байгаа. Ерөөсө ихтэй сургууль жилтгүй 10 жил үтсэн бас яг бүгд нөгөө хүүхдүүдийг нөгөө юу гэж хараад байгаа байхгүй нөгөө юугээр одоо төлбөр төлдөг нөхдүүд те сургуульд байдаг. Тэгээд реклам хийж шүү дээ те. 10 жил бол тэр хэдийгээр төлбөр төлдөг гэж бодохгүй байгаа ч гэсэн тэдний чинь усаас төрөөс чи хувьсах зардал авч байгаа шүү хүүхдийн тоогоор. Тэгэхээр чи тэрийг бас өгөх сонирхол байхгүй ш. Заавалчгүй энэ хүүхдийг 12 төгсгчээж тэгээд нөгөө 12 төгсч хүүхд яг би дээд боловсрол руу явна гээл те. Мессүүдийг сонгохгүй гээл. Тэгэхээр дандаа тийм арталт нь санхүүжилтээс болоод ингээд нэг тогтолцооны гажууд бас явагдаад байл гэж би бодож. Нэг ковидын өмнө би нэг судалгаа хийгээд бас нэг Говь Алтай аймагт нэг юм танилцуулга бас хийх гэж явж байхад нэг юм судалгаа хийсэн. Яг нөгөө алдагдсан боломжийн зардал чи юу юм бэ? 3 дугаар курстээ орчоод тий би тэр чи 3 дугаар курс ихэд бол маш их зардал гаргацсан маш аав хийж байна. Тэгэхэд одоо бол мэрэгжлийн боловсролын давуу тал нь юу нэхэр төрөөс бүх юмыг дааж जैन тийм үү? Яг Монгол улсад мэрэгжтэй ажилтан маш их хэрэгтэй болохоор ямар нэгэн сургалтын төлбөр бол авахгүй байна. За дээрэс нь тэгэхэд хажууд нь ихтэй сургуульч маш өндөр сургалтын төлбөртэй тий. Орон нутагт бүх бараг Улаанбаатарын ч байна уу, орон нутгийн бүх мэрэгжлийн сургуулиуд дотор байртай.
За орон нутгаас ирээд дотор байранд байхад бол өдөр чинь үн төлбөргүй. За дээрэс нь улсаас одоо хүүхдэд зориулсан стипенд зэдвс өгдөг байсан. Одоо яг цаашдаа бол төгсөлт нэг өгнө гэдэг стартап дэс эхлүүлэхэд нь өгнө гэж ярьж илээ. Гэхдээ бол айгүй тийм давуу тал. Тэгээ энэ мэдээллийг ч гэсэн бас төр айгүй ингээд айгүй сайн сурталчлах хэрэгтэй юм шиг. Аав ээж одоо тэр хүүхдэд шийдвэр гаргаж байгаа маш олон хүмүүсээс найзуудаас аав ээж тэр зөвхөн одоо месүүд гэдэг чи одоо нэг муу юм аа гэж биш те. Илүү хамгийн түрүүнд хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх боломжтой. Тэгээд цаашаага ихтэй сургууль инженер болох юм бол хамгийн туршлагатай, хамгийн одоо ур чадвартай хамаагүй илүү 4 жил сурсан инженерээс номын зөвхөн ангид болсон инженер биш те. Ажлын байран дээр туршлагатай инженер болно гэдэг энэ мэдээллийг аягүй сайн хүмүүст өгөх ёстой юм шиг байгаа. Тэгээд санал нэг байна те. Хөдөр судалгааны институтийн мэдээлэл бол жоо хоцрогдож байна. Дээрээс нь илүү тэр залуучуудыг одоо сонирхож байгаа тэр контент хэлбэрээр нь те ирээдүйд ямар мэрэгжлүүд их болож те. Баталиас онцолж асуумаар юм л да ингээд магадгүй бид тавын дондос хамгийн залуухан байх юм шиг байна. Царайгаар нараашаа дүгнжлээ шуучлаарай. Эмэгтэй хүн байсан бол одоо бүр гендерг алуулж байгаа тийм. Юу тэгэхээр яг танаа аюул бол найзууд байгаа. Гадаад сурж байгаа, Монголд сурж байгаа, ажиллаж байгаа. Тэд нар яг энэ ажил эрхлэлт хөдөлмөрийн зах зээл дээр хэр асуудалтай байгаа бол тэдний яг өмнө тулгарч байгаа хамгийн гол асуудлыг нь юу гэж харж байна? Ер нь гадаад боловсрол эзэмсэн маа найзууд бол хинхэн л за Монголоос хурдан явъя. Одоо хэл нэгчих юм бол одоо Америк, Австрал хаана тэнд очиж ажиллая. Тэгэх юм бол одоо юу гэдэг манай найзууд одоо хөрөнгө оруулалтаар сурсан ч юм уу, одоо эдийн засгаар сурсан найзууд Нью-Йоркт одоо хөрөнгө оруулалтын банкн дээр жилийн 100 сая долларын цалин авдаг байтал энд ч нэг сая 500 төгрөгийн цалин авч байгаа байхгүй. Тэгэхээр за ерөөсөө л би явъя гэдэг гадаад сурснууд нь тэгж ярьж байгаа. Энэ бол гэхдээ буруу гарга байхгүй. Яагаад тэгэхээр өөрийнхөө хөдөлмөрийг үнэлүүлмээр байна. Яг мөнгө олдог гэр бүл байхгүй одоо яг нэг ажилтг насн дээр аль болох мөнгө хурааж аваад сайн ингээд явмаар байдаг. Тэгсэн чинь одоо манай одоо нийгэм зах зээлийн одоо байдал бол тийм болцоог олохгүй байхгүй. За Монгол төгсөн хэдэн болохоор гадаад ажлыг ихээр жоохон гологдоод идэг. Хилээрээ ч юм уу эсвэл яг дипломоороо Монгол төгсөн сургуулийн гадаад одоо нөгөө сайн хүлээн зөвшөөрөхгүй учраас тэгэхээр энэ за эндээ л байх хэрэгтэй гэдэг. Тэнгүүд эндээ байхаар өөрөөсөө одоо түрүүний хандаагч хэлжсэн яг нөгөө ажилладаг мөнгө ахидаггүй нэг газараад байгадаг. Ялангуяа эмэгтэйчүүд охтууд эмэгтэй найзууд болохоор их хэн айгу мундаг. Эмэгтэйчүүдээсээ мундаг. Тэгээ яг ажилд ороод ингээд сайн байгадаг мөртлөө өрсөлдөөн амар ихтэй. Дээшээ гарын гүгүүд нь зүгээр нэг өөрөөс нь муу ч юм эрэгтэй хүн дээр нь гараад ажилладаг, боос нь болцдог. Тиймэрхүү юм бол амар ажилтдаг санагдсан. За баярлалаа. Би нэг төрүүлс нэг эзэн бий олчих гээд таад яхаар системийн асуудал, боловсролын асуудал, юуны асуудал гэдэг дандаа яагаад би ойлгож байна. Яриагаа нь сонирхолтой болгохын үднээс яагаад байна л да. Сая хэдхэн хоногийн өмнө талбай дээр баахан залуучууд жагсаал хийлээ тийм ээ. Интернетээр буу юм болоод нөгөө барьж байгаа тэр нөгөө бичгийг харахаар яг л ийм агуулга зөндөө байсан те. Төлж байгаа татвар шимтгэлийнхаа үр өгөөж нь авч чадахгүй байна. Шудраг одоо сайхан ажлын байрны нөхцөл байхгүй байна. Сайн нээлттэй бошгон хил нэгдвэл яммаар байна гэх бүх юмуд байсан. Тэгэхээр ингээд нэгдэлтэй яг энэ систем манай реформ юмнууд байгаад байгаа шиг байна. Гэхдээ нөгөө талаасаа би ингэж л асуумаар байна л да. Хүн амын тэр пирамидаа харахад 60-70% нь одоо ингээд бараг 35-6 насны залуучууд байна шүү дээ. Уг нь эдгээр үнэхээр хүсэл тэмүүлэл тэр зориг бодит хэрэгцээнд байвал нэгдээд ямар л бол ямар өөрчлөлт за наазхан сонгуул тийм ээ. Саналаа өгөөд ингээд юм өөрчлөж хүчин байгаа юм шиг ингээд харагдаад байдаг. Тэгсэн мөртлөө сонгуулаар ч гэсэн би нэлээд энэ залуучуудтай оролцоо нэвтрүүлэг хийж яхаа те эрт айгу муу байдаг. Ялангуяа залуучууд тэгсэн мөртлөө ингээд юу гэдэг хаалтан дотор хэлэх нэг гоншигноод яваад байна шүү дээ те. Сүүлд ингээд нөгөө анх Баабурга хэлсэн гэдэг үлээ 60-аад оныхаа хүч дуусчиж улс хөгжнөс тэр 70 болсон 80 болсон 90 болсон сая 2000 оныхаа болсон явж шүү дээ. Тэгэхээр би асуух гэдэг юм нь залуучуудын маань өөрсдийнх нь энэ оролцоо зүтгэл те юмыг өөрчлөе болгоё бүтээе болохгүй байгаатгаа тэмцэе гэдэг тэр нэг энэ зориг үйлдэл нь хангалттай байж чадчихна уу? Яг ингээл ерөнхий том зураг макро закро бодлого ярингуудаа за системийн алдаа реформ экстог гэж яаж болно л доо. Гэхдээ эн чинь хэн нэг хүнээс л эхлэх ёстой шүү дээ те. Тэрэн дээр манай залуучууд маань өөрсдөө яг тийм одоо юу гэдэг зүтгэлтэй зоригтой байж өөрийнхөө төлөө хөдөлж чадж байгаа болов уу? Түрүүний жагсаалын хахад бол амар бахархалтай байхгүй тий. Яг арчлал бол ингээд бүрэн ухтаараа хэрэгжиж байгаа гэж би бодсон. Тэгтээ бас дутагдaltaй юмуд амар ажиллаж байгаа байхгүй. Одоо хэлж байгаа одоо уран ч юм уу ажиллаа хий гэж байгаа байхгүй. Яг асуудал нь юу бэ гэхээр ус төрчид одоо тэр хүмүүсийн газар ажиллаа хийж байгаа. Асуудал нь юу бэ гэхээр тэр хүмүүс маслаа муу хийж байгаа байхгүй.
Тэгэхээр тэрийг арай илүү өөрөөр одоо чардлага тавих хэрэгтэй байсан ч юм уу те. Ажлаа сайн хий. Эсвэл яг би эдгээр яг ийм юм хүсэж байна гэдгээ ингээд бүр яг тоочны одоо хэлэх ч юм уу те. Тэр мэрийг байхгүй байдаг нь бас жоохон дутагдaltaй. Тэгээ бид нэр өнгөрсөн жил 2 жилийн хугацаанд өглөө компанид ажлыг зориг сантай бас хийсэн. Тэгээ өглөө компанид ажлыг хийж байхад ерөөдөө бол амар том өөрчлөлт гаргасан залуучуудыг ингээ уриалаад ингээд сонгуулийн эрсцийг ялангуяа одоо улсын хурлын сонгуулиар 12% нэмэгдсэн залуучуудын сонгуулийн эрсц. Тэгсэн чинь яг ерөнхий сонгуулиар адилхан тэр нэг амар муу болцсон. Тэгвэл ингээ сайн ингээ жагсаад байсан залуучуудын би одоо бодсон л доо хэдэн хүн сонгуулаа өгсөн болоо тий. Тэгээд яг нөгөө сонгуулаа өгсөн бол та нарын хэдийн одоо ингээд одоо бити ажиллаа хийгээд байгаа хүмүүс чинь сонгогдохгүй өөр сайн ажиллаа хийх хүмүүс сонгогдох байсан юм биш үү гэдэг асуудал байгаа байхгүй юу? Залуусаа оролцоо та өөрөө. Миний бодлоор бол за яг улс төрөөс гадна одоо одоогийн засгийн газар чинь халамжаас хөдөлмөрт гэдэг байгаа шүү дээ. За тэгээд зөндөө олон арга хэмжээнд хэрэгжүүлж байгаа шиг байна. Тэр нь ингээд залууст ингээд айгүй тийм ойлгомжтойгоор мессежээр очих ч юм уу те. Тэр нь шаардлагатай юм шиг. Тэгээд нэг дөрвтэй одоо том алхмуудыг зөрөгтэй хийх хэрэгтэй юм шиг. Жишээлбэл би зөвхөн мэрэгжлийн боловсралтай холбоотойгоор яриа. Тэгээд жишээ Германд гэхэд нийт бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 20% нь бол яг мэрэгжлийн ажилтан бэлтгэхэд оролцдог гэж байгаа байхгүй. 20% амар том доо шүү. Ажил олгогч нар нэгсэндээ тийм чи хүүхдийг одоо дадлагжуулж ийн ажиллаж ийн. Тэгээ тиймэрхүү энэ аль алиндаа давуу талтай. Яг бол тэр хүүхэд залуу хүн тэр ажлын байран дээр ажиллаж ийн гэхэд дадлагжигчийн цалин авна. Нөгөө компанидаа болохоор юу яана тодорхой хэмжээний эхний жилдээ бол мэдээж магадгүй сургах бах хөрөнгө оруулалт хийж байгаа. 2 дахь 3 дахь жилдээсээ нөгөө залуу маань буцаад компанидаа өгөөж оруулаад ирдэг тий. Хувь нэмэр оруулаад ирдэг. 3 дахь жил төгссөнийхаа дараа бол хамгийн үнцэнтэй ажилтан болоод ирдэг. Тэр хүнийг алдахгүй тулд улам их одоо цалин яг жинхэнэ ажилчны цалин авдаг тий. Тэгээ тэр утгаараа бол одоо залуусын ажилгүйдлийн төвшин бол Европт бол хамгийн бага нь бол Герман байна. Тэгэхээр иймэрхүү сайн туршлагуудыг Монголч гэсэн нэг талаасаа жижиг дунд бизнесүүдэд дэмжиж нөгөөдөл нь бас залуучуудыг ингээд дадлагжуулаад одоо түрүүн айгүй болон дадлагжуулах танаа хөтөлбөр гэж юм те. Ийм сайн туршлагуудыг бол айгүй сайн хэрэгжүүлэх ийм бодиттой хэрэгжүүлээд тэрийг залуустаа айгүй зөв мэдээлэл өгөөд те. Тэгээ эдийн засгийн сайжраад ирэх юм бол мэдээж цаашаага цалин нь бол сайжраад ирэх болов гэж бол зөв ганц жишээгээр ярихад юм. Залуусын оролцоод яг хөдөлмөрийн эхлэлт яг хөдөлмөрийн зах зээлийн оролцоо талаас нь бодоод үзээ л да тий. Тэгээ сая өөрөө хэлж штэ залуус маань ингээд ажлыг сонирхолгүй болчиход байгаа юм уу тий. Эсвэл нэг гоё юм хүсээд байгаад байгаа юм уу гэдэг ярьж байна. За энэ дээр бас 100% залуучуудыг буруутгамааргүй байна. Нэг талдаа бол яг айгүй мундаг байгаа залуучууд байгаа. Залуусын оролцоо ерөнхийдөө ингээд дуу хоолойгоо өргөж байгаа байдлаар нийгмийн олон асуудалд нэг үетэйгээ харьцуулахад айгүй хацсангууд ажгүй болоод байгаа. Гэхдээ яг хөдөлмөрийн эрхлэлтийн асуудал дээр буюу тэд нарт тулгамдж байгаа нөхцөл байдал гэдэг юм дээр залуусын дуу хоолой яг үндэ Монголын нийгэмд айгүй дутагдaltaй байгаа. Нөгөө талаас ажил олгогч нар ч юм уу те хүмүүс залуус залхуу болцсон байна. Үг авдгүү те эсвэл ажлыг сонирхох одооны залуус ингээд эсвэл халамжид ингээд хэтэрхий найдаад ингээд нэг юм үзэмжийн юм яриад байгаа. За яг үндэ бид нар судалгааныхаа хүрээнд залуусаа ингээд бүлгэлж авч үзсэн. За 15-29 насны залуучлагыг яриад байна те. Тэгээд яг 2020 оны байдлаар бол 700 мянга гаруй залуус яриад байгаа. За энийг ингээд дотор нь бүлгэлж авч үзэж байгаа. За ажил хийж байгаа нэг бүлэг байгаа. Энэ нь бол 41.2% нь бүрдүүлж байгаа. За 38.1 хүн сурж байгаа. За ямар нэгэн ихтэй сургуульчид юм харамжилж 15-аас 29 залуучууд шүү дээ. За тэгсэн чинь үлдсэн 20.7% нь хөдөлмөр эрхлээгүй ямар нэгэн боловсрол сургалтанд хамрагдаагүй байна. За англиар бол энийг нийт групп гэж ярьдаг. За энэ залуучууд дээр асуудал яригдж байгаа. Зөв. За өөрөөр хэлбэл яг энэ хөдөлмөр эрхлээгүй боловсрол сургалтанд хамрагдаагүй байна гэдэг чинь тэр хүн нэгдүгээрт өөртөө ч юм уу ямар нэгэн хөрөнгө оруулалт ур чадвараа сайжруулах ч юм уу юм хийхгүй байна. Бас нийгмийн эдийн засгт ямар нэгэн байдлаар хувь нэмэр оруулах чадахгүй гэж үзгээд байна шүү дээ. За тэгтэл хөдөлмөр эрхлээгүй байгаа энэ боловсрол сургалтанд хамрагдаагүй байгаа өнгөцгөө сонсоход ингээд идэхгүй байгаа залуус юм шиг байгаа. Эдийн засгийн идэхгүй байгаа энэ залуус тунд ч өчнөө олон асуудалтай залуус байгаа. Шалтгаан байгаа тийм. Маш олон шалтгаан байгаа. За нэгдүгээрт энэ дунд ээж нэр байна, залуу ээж нэр байна. 15-аас 29-с ялангуяа залуу хүмүүс ярьж хахад нөхөрч хүнастэй. Энэ залуу эмэгтэйчүүдийн асуудал маш хурцаар яригдана. Тэгээд өнгөрсөн жилүүдэд яг энэ хөдөлмөр эрхлээгүй боловсрол сургалтанд хамрагдаагүй эдийн засгийн идэхгүй байгаа энэ байдал залуу эмэгтэйчүүдийн дунд маш их байгаа. Тэгэхэд Монгол улс
Тэ залуу эмэгтэйчүүдийнхээ энэ асуудлыг яаж шийдэж байгаа юм бэ? Тэ бага насны хүүхдийн одоо сургуулийн өмнөх боловсролын хүртээмж тэ энэ асуудлыг та мэдж байгаа тэ. За эндээс нэг болоод байгаа. За эдгээр хүүхдүүд нь тэ за энэ нэг 20 орчим хувь дотроо ингээ ярих юм бол нэг бас 20 гаруй хувь нэг байхгүй 4-1 гэсэн үг. За энэ дунд ажил идэвхтэй хайж байгаа залуус байгаа. Тэ хайгаал гэдэг хөрх юм. Тэгээд өөрсдийнх нь мэрэгчлэн болохгүй байгаа мó, ур чадвар болохгүй байгаа мó, зөв хайхаа мэдгүй байгаа мó, хаанаас хайхаа мэдгүй байгаа мó болохгүй байгаа залуус байгаа. За энэ нэг 30 орчим хувийг бүрдүүлж байгаа. Яг нөгөө нэг 20.7-гоо би дотор нь яриад байгаа шүү дээ, тий. За тэгээд энэ дунд бас хөгжлийн мэргэжилтэй залуус байгаа. Эрүүл мэндийн шалтгаантай залуус байгаа. Бүгдээрээ ингээд залхуураад байгаа юм биш. За яг ингээд хөдөлмөр нийгмийн хамгааллын хөдөлмөрийн салбарын статистик ажлын хүчний судалгаа болон за мөн үндэсний статистикийн орноос гаргадаг хүн ам өрхийн тооллогын үр дүнгуудээр хийсэн тооцоололоос үзэхэд яг энэ одоо ажлыг сонирхолгүй болчиход байгаа тий эсвэл итгэл алдарсан бүр одоо надад ажил таарах ажил болдохгүй мэн би юу нэ ажлыг чадахгүй мэн гэж бодцоод байгаа залуус чинь энэнийхээ 4-1 л байгаа. Ердөө тий. Ердөө. Тэгэхээр 20.1 гэдэг нь абсолют үнгээр тоогоор хэдэн хүн гэсэн үг. 2020 орчим оны байдлаар 37 мянган орчим залуус. За тэгэхээр яаж ийн вэ? Бид нэр ингээд хөдөлмөр эрхлээгүй ажилгүй байгаа эсвэл одоо суралцаагүй байгаа энэ олон залуусыг залхуугаасаа болоод байна. Эсвэл нийтэн дүгнэх гээд байна. Үгүй дотор нь хүчний асуудал юм тий. За үгнийхээ талыг уцааж авлаа. Тийм байгаа. Тэгэхээр итгэл алдарсан тий надад ингээд таарах ажил болтохгүй байгаа юм байна. Эсвэл надад ингээд сонирхолтой болсон би ажил хийхгүй байсан ч амьдарч болох юм байна. Гээд байгаа залуусыг тэгвэл хэн хөдөлмөрийн зах зээл рүү эргүүлээд татах хэрэгтэй юм бэ? Тэр залуус дэмжлэх хэрэгтэй. Дээрээс нь зөвхөн ур чадрын асуудал биш. Ур чадвартай ягаа болчиход байгаа юм биш. Тэдний нийгмийн эдийн засгийн үйлчлэгчний олон асуудал байгаа. Дээрээс нь тэгш бус бодол байна. Тэгээ амьдарч байгаа орчин байна. Өрхийн эдийн засгийн байдал байна. Тэдгээр залуус сэтгэл зүйн тусалцаа хэрэгтэй тий. Эргээд чамд юу хэрэгтэй ингээд ур чадварын бүр зэврэл явагдсан тий. Хөдөлмөрийн зах зээл рүү чи орж чадна. Чамд хийх юм ажил байгаа тий. Ажил хийх чи өөрөө гоё гэдэг тий. Энэ бүхнийг хэн хийх ёстой юм бэ тий. Энэ дээр маш их хэрэгцээ шаардлага байгаа. Маш их баярлалаа. Яг ингээд судалгаа ийм гоё тий. Яг ингээд бүх юмны учир шалтгааныг боддоор гаргаад ирдэг. Тэгээд танаа байгууллагад ингээд санаачлаад түүчээлээд ийм хэрэгтэй судалгаа хийсэн дахиад баярлалаа гэж хэлмээр байна. Нийтөө. За бид нар дээр ерөнхийдөө бас ингээд ажиглагтаад байдаг л да. Монгол улсад одоо нөгөө 95 мянган гаруй аж ахуй нэгж байдаг гэж ярьдаг те. Тэрний 1-9 үнэтэй ихэнх нь бичил. Тэгээд аж ахуй нэгжүүд дотроо сайн муу гэж ер нь яг байна. Тэ яг л одоо үнэн бол тийм л байна. Ингээд залуучууд одоо жишээ нь очиод бид нар нөгөө ингээл Facebook-ийн группүүд, ажлын холбогдлолтой бүх юм дээр л ингээл бүгдээрээ идэвхтэй байж байгаа манай компани. Тэнгүүт чинь айгүй одоо бүтэн өдөр ажиллуулад 5000 төгрөгийн цалин өгөө явуулсан. Өдрийн хоолгүй, өдрийн хоол нь 7000 төгрөгөөр аваад идсэн тий. Унааны мөнгө авахгүй орой 11 цаг тарсан. Тим кейс центр бол нэг биш бас нийлээдгүй байгаа. Тэгээ нөгөө нэг ингээл залуучуудын ингээ нөгөө нурууг нь аавна гэдэг шиг ингээд тим ажил олгогч нар бол бас зах зээл төр нийлээ байгаад байна. Бид нар одоо залхуу юм бол ягаад Солонгост очиод хамгийн сайн уралдаал авдаг тим хүмүүс байгаад байгаа юм тий. Тэгээ одоо яг ингээ нөгөө өөрсдөө ингээ хөгжүүлээгүй одоо тусгай одоо мэрэгжил шаардахгүй ажлын байрууд энэ төр байна шүү дээ. Энд чинь нугасаа ер нь хөдөлмөрийн зах зээл төр тодорхой хэмжээний эзлэл байж идэг. Тийм зөндөө олон ажлын байрууд одоо хэрэгтэй байна гэж байгаа. Зөндөө олон компани одоо манай дээр бүр бид нар одоо good job дээр жишээ нь юуг оруулж ирсэн ингээд стандартад нийцсэн одоо сервисийн хүмүүсийг те үйлчилгээний ажилчдыг зуучилдаг ийм платформ юм л да. Тэгээ энэ дээр бол одоо эхний 10 нь бол дандаа олон улсын франчайз компаниуд байгаа. Гэтэл одоо жишээ нь юу гэдгийг компаниудаас бид нарт ингээ хүсэлт ирээд байгаа. Одоо Монголд Улаанбаатар хотод ингээд колонк бензин түгээх газрууд ингээд 400 шиг байдаг. Энэний ингээл нэг салбар дээр бол дор хаяж ингээд 4-өөс дээш хүн түгээгчтэй ингээд байдаг. Тэгээ эн чин өдөр шөнө ээлжтэй ингээд ажиллах юм бол наадах чинь ямар ч байсан хэдэн мянган хүний зах зээл байна. Эдгээр хүмүүс одоо ерөөс олдохгүй байна. Яах ёстой юм бэ гэдэг ингээд бид нар л хандж байгаа. Тэгэхээр нөгөө юу гэдэг нөхөр компаниуд маань бас юм хариуцлагатай юм байна. Тэгэхээр тэр хүмүүсийг ингээд гомдоогоод нэг юугаар явуулсан байгаа байхгүй. Дахиж ерөөсөө буцаад авч байгаа болц тээ. Энд чинь хөдөлмөр ажиллах хөдөлмөр хийж байгаа тээ. Тэр мэрэгчлгүй байна уу, юу байна уу, дипломтой байна уу, дипломгүй байна уу ямар ч хамаагүй. Тэгэхээр
томоохон компаниуд бол одоо бас энэ дээр үлгэр жишээ болоод ажиллаж байна. Одоо үнэхээр энийг одоо энэ том энэ франчайзуудыг бол би одоо үнэхээр одоо Монголын хөдөлмөрийн зах зээлд бол том өөрчлөлт авчирч байна. Том ажил хийж байна гэж харагдах. Одоо залуучууд дээр те CUG-с 25 энтерт бол ингээл ажиллаж байна, ажил сурж байна. Хизээ манайхан те одоо энэ цагийн ажил ингэж хийдэг бол одоо гэхдээ стил энэ чинь 20% ч хүрээг байгаа. Оюутны хөдөлмөр эрхлэлтийн судалгаанаас харахад оюутан байх хугацаанд ажил хийж байгаа нь ерөөсө 20% даваагүй байна Монголд. 10-д бол ажил хийдэг үү, цагийн ажил хийдэг оюутан гэж байдаг шүү дээ тий. 70-аас дээш бол дандаа байдаг тий. Тэгээ шууд тэр чинь ингээд баг Америк энэ чинь бол бүх high school тий ахлах ангаас энэ төр хийгээд эхэлчихдэг тий. Ингээд тэр чинь өөрөө зөндөө олон soft skill ингээд суулгадаг. Тэгэхээр оюутнууд одоо ажлын байран дээр гараад одоо нэг болохгүй байгаад байгаа асуудалтай тулгараад байгаа оюутнууд чи өөрсдөө одоо дадлага ажил хийгээгүй, цагийн ажил хийгээгүйсээ болоод тэр soft skill-ууд нь байхгүй ингээд дутагдаад байгаа. Тэгэхээр энэ энтер бол бас энэ хөдөлмөрийн зах зээлийн нэг хэсэг юм. Тэгэхээр энэ дээр бас компаниуд маань ч гэсэн өөрсдөөс анхаарал бол зүгээр болоо. За баярлалаа. За манай нэвтрүүлгийн цаг дуусахад ерөнхийдөө бараг 5-6 минут үлдсэн биш үү? Дороо өнгөрч байгаа зү тэ. Сүүлийн асуултаа багцлаад би дахиад 2 асуулт тавья. Тэгээ та бүхэн товчхон бас гол зүйлээ хариулаарай. Эхнийх нь болохоор та бүхний бараг дийлийнх нь за нийтогийн манай энэ мөнгө талаас бусд нь олон улсын болон дотоодын төрийн бус байгууллагууд те иргэний нийгмийн төлөөл гэж хэлж болохоор хүмүүс байна. Тэгээ яг нэг нөгөө хэлэхэд бас төрийн бус байгууллагын нэр хүнд заримдаа юм жоохон сөрөг байгаад идэх те баахан л юм хүмүүс байгаад идэх яг үр дүн юу байдیں۔ Гадны дотны мөнгө угаалаа. За өглөө дээр бараг тийм юм гарсан те гадны одоо барууны мөнгө төгрөг угаалаач гэдэг юм уу буруу ашиглалаа гэдэг ч юм уу. Түүнд өгөх хариулт та бүхний те яг ингээд төрийн бус байгууллага байгуулсан энэ хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан нийт зорилго одоо яг гаргасан үр дүн нь юу вэ? Ирээдүйд зорж байгаа бүр том өөрчлөлтийнх нь та бүхний төлөвлөгөө зорилго нь юу байгаа бол тэр сонирн байна. Хувийн хвшлийн хувьд яг адилхан та нар мэдээж коммершил байгууллагын арилжааны журмаар орж ирсэн байгаа тий. За дараагийн хамгийн сүүлийн багц асуулт нь болохоор хэрвээ та нар яг энэ салбарын одоо хамгийн дээдлийн үнэмлэхүй эрх мэдэл гаргадаг хамаг том дарга нь байсан бол одоо асуудлуудаа мэдчихэж штэ бүгдээр өөрөөсөө хараа хамгийн түрүүнд ямар шийдвэр гаргах байсан бэ? Ийм 2 асуулт. Төрийн бас байгууллага бас тэгдэг айгу үнэ. Би яг төрийн бас байгууллага салбарт ажиллаад байгаа 2 жил болж байна. Тэгээд би сүүлд нэг боцсон байхгүй. За төрийн бас байгууллага ажиллаад би яг нийгэмд ямар хувь нэмэр оруулж байна гэсэн чинь. За яг би сүүлийн 2 жилийн хугацаанд бараг яг төрийн бас байгууллагаар дамжуулаад би өөрөө бараг 150 бараг 200 мянган долларын одоо гадаадаас санхүүжилт Монголоос татж орж ирсэн байгаа байхгүй. Тэр мөнгө бол миний халаас руу ч юм уу манай төрийн бас байгууллага халаас руу бол ерөөсөө орохгүй байгаа. Тэр чигтээ бараг 80-90% өрөөсөө залуучууд руу ингэ явж байгаа байхгүй тий. Одоо шилэх юм бол 120 залуучуудыг одоо ажлын байртаа болгосон байна. Одоо өөр юу гэдэг мэрэгжил сонголтын хүүхдүүдийг мэрэгжил сонголтын мэдлэг олгож чинь эсвэл яг олон улсын одоо байгууллагаас санхүүжилт аваад саналаа өгөөч гэдэг улс төрийн итгэхийг залуучууд нэмжин гэх мэтлэн тий. Тэгээ би одоо яг энэ SEIP буюу ажил эрхлэлтийн хөтөлбөр дээрээ тулгуурлаж ярих юм бол манай хөтөлбөр бол маш олон залуучууд Америк боломж олгож байгаа. Тэгээд хүмүүс ингэ залах уу Монгол залуучууд ингэ юм хийдэггүй тэргээл амар худлаа. Одоо маа залуучууд ихэнх нь ерөөсөө амар мундаг одоо ихтгэлтэй сэтгэлтэй хүмүүс байдаг. Тэгээд ингээд дараа нь ингээд санал хүсэлт аваад ингээд судалгаа хийгээ явж хахад ерөөсөө надад ерөөсөө хүн боломж аваад одоо итгэдэггүй байсан гэдээ ярьдаг байхгүй. Тэгээд ингээд танаа хөтөлбөр одоо манай зориг сан Лорнет цангийн тусламжтай итгэл олгоод боломж олгоснороо би одоо ингээд одоо ажилтаа олгоод орлоготой олгоод ингээд гоё явж байна гэж явж байгаа. Тэр хүний ард одоо доотл нь 2 хүн байгаа тий. Аав ээж эсвэл эхнэр нөхөр одоо хүүхэд юу гэдэг тий. Тэгэхээр нэг биш одоо 120 биш цаана ингээд баг 300 400 гаруй хүний амьдрал ингээд нөлөөлсөн байгаа байхгүй юу? Шууд болон шууд бас байдлаар. Тэгээ нэг оролцогч маань бүр ингэж ярьж ирсэн. За хөтөлбөрт хамрагдаагүй байсан бол өөр юу хийж явах байсан бэ гэж асуулт судалгаан дээр асуусан чинь би амиа оролцсон байхасаа гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр хүн тийм их хэмжээний одоо тусламж стресстэй депресстэй тусламж хэрэгтэй байсан байгаа байхгүй юу? Тэгэхээр хөтөлбөрт хамрагдсанаар тэр хүний амьдралд одоо амиа орлогоос нь сэргийлж чадсан ийм том үр дүн нэг хүний амьдралаа гаргасан нь надад бол алуун хүний хувьд амар тийм бахархалтай санагддаг. За хэрвээ би шийдвэр гаргадаг хүн байсан бол за урт хугацааны бодлогонд илүү анхаарах байсан баг. Тэгэхгүй манай Монголын улс орчийг ингээ хараад хахад ерөөсөө ингээд богино хугацааны юм хийгээд идэг тий. Дараагийн сонгуульд харахын тулд би энийг хийчих юм бол би сонгогч багтаа гэсэн тийм сонио ажлууд хийгээд байгаа байхгүй юу. Тэрнээсээ оронд за 20 жилийн дараа
ямар үр дүн гарах вэ гэдэг юм харах хэрэгтэй. Тэгэхээр одоо юу гэдэг цэцэрлэгт байгаа хүүхдүүдийг бүх хүүхдүүд цэцэрлэгтэй болгочих юм бол 20 жилийн дараа энэ хүүхдүүд маань том болоо хортой болоод ямар хүмүүс болох вэ гэдэг анхаарах хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгэхээр тэр урт хугацааны төрийн одоо нийтийн бодлого би гарах дээр илүү анхаарах юм болоо гэж бодож байна. Ахтар хөхтэй шинж. Задлаа тавилсан баярлалаа. Ямар мундаг ажил хийсэн. Төрөний нөгөө асуултанд бас нэмээд бас хариулч те. Юу манай залуусын мэрэгжлийн боловсролоор сурж байгаа залуус бол бас тэрдий буруу гэж байхгүй. Тэд нар бол мэдээж янз бүрийн юм дүртээд бас ажил олгогч дадлага хийж бас юунаас их шалтгаалж. Гэхдээ бас энэ манай салбарт бас энийг сайжруулах тэр өдөрт юу дадлагт гарч байгаа хүүхд болгоноор гурван талт гэрээ гэж хийж байгаа. Нэгсэндээ суралцагч, сургууль, ажил олгогч гуруулаа нийлээ. За хэдэн цагийн ажил хийхин дадлагчих юм те. За хэдийн хэмжээний хөлс авах юм, хөдөлмөрийн аюулгүй байдлыг яаж хангах юм те. А дээрэс нь энэ хүүхдийг авч явал заавалчгүй үйлдвэрийн дадлагчч буюу одоо хариуцсан бас хүн байна гэдэг. А тэрийн хяналтыг нь бол манай сургуулиудын багш нар бол хийгээд явж. А энэ процессыг улам цааш нь сайжруулж төвлөржүүлэх бол асуудал. За төрийн бус байгууллагын хувьд бол мэрэгжлийн боловсролын мэрэгжлийн боловсрол сургалт түншлэл гэдэг одоо төрийн бус байгууллага бид нар бол хамтарч ажилладаг бас зөндөө байгууллагуудтай хамтардаг л да. Зүгээр миний хардаг төрийн бус байгууллагын үнцэг бол энэ бүх одоо төсөл хөтөлбөрүүд бол тодорхой хэмжээнд хэрэгжээд дуусна. Одоо манай төсөл ч гэсэн одоо 23 он тэгээд ингээд дуусна. А гэтэл энэ төрийн бус байгууллага бол цааш нь энэ одоо бүх мэдлэг одоо судалгаа ч гэдэг юм уу мэдлэг туршлагыг бол ганц авч үлдчихэж байгаа. Яг тэгвэл манай Монгол улсын засгийн газрыг санах ойч нь бол 2.1 хэдэн жил ч үлээ бараг тий 1.6 жил ч үлээ бас тийм байгаа шүү. Тэгэхээр бол яг энэ одоогоор бол энэ төрийн бус байгууллагын үүрэг бол маш чухал авч явж байгаа. Жишээл дэлхийн ур чадварын тэмцээнийг анх төслөөр танилцуулж исэн бол одоо бол энэ төрийн бус байгууллага Монгол улсад одоо бүх тэмцээнүүдийг голчлоо зохион байгуулах ажлыг бол хийж байгаа жишээ. За сүүлийн асуултанд хэрвээ хамаг бүдүүн дарах байсан бол тий би татварын систем дээр бол жоохон өөрчлөлт хийх болов уу гэж бодож. Яг тэгвэл ажил олгогчдыг дэмжсэн ийм татварын тогтолцоо байх хэрэгтэй. Хэрвээ одоо хүн сургадаг, хүн рүү хөрөнгө оруулалт хийдэг байх юм бол татварыг хөнгөлдөг ч юм уу тий буцаад насдаг ч юм уу буцаад хасдаг ч юм уу эсвэл буцаагаад авдаг ч юм уу. Жишээлбэл Малайзд бол хөдөлмөр эрхлэлтийн одоо тэр леви тогтолцоо гэж байдаг. Хэрвээ 9 хүртэлх ажилтнтай жижиг дунд бизнес эрхлэгч байх юм бол 0.5 цалингийн хувьяасаа төлдөг. Юунасаа тэрнээс дээш ажилтнтай байх юм бол 1% цалингийн одоо сангаасаа төлдөг. Тэр нь бол шууд төлөөд алга болцсон гэсэн үг биш. 2 жил тэр одоо нэрийн данс үүсчихдэг. За тэгээд би тэнцэнэ одоо тичнээ хүнийг сургасан, ингэсэн, энэ хүнд хөрөнгө оруулалт хийсэн гэхээр тэр өгсөн одоо татвараасаа леви татвараасаа буцаагаад авчдаг. Иймэрхүү одоо нөгөө ажил нэг талаас ажил олгогчдоо дэмжсэн ийм татварын зөв тогтолцоо руу шилжүүл тий нөөт төлөөлөдөг тий тэрний оронд нөөт нь буцаж ирдэг. Харин ч одоо буцаад одоо нэмэн үрдэг бүтээгс үйлдвэрлэл хийсэн бол баг буцаагаад өчмөр санагдаад тэгжиж компаниуд хөгжиж хөрөнгө оруулалт улам цаашаа хийх болов гэхэл татвар дээр хийх болов гэж бодож байна. За маш их баярлалаа. Баяр. За миний хувьд бол яг компани бид нар одоо арилжааны зорилготой тий байгууллагын хувьд бол бас яг энэ хөдөлмөрийн зах зээл гэдэг энэ юун дээр ороод ирсэн үйл ажиллагаа явуулдаг. Бидний нөлөө бас тийм юмд бас ингээ гараад эхэлсэн. Одоо яг платформ маань ажилд ороод бол 6 сар л болж байгаа. Тэгсэн ирнээсээ ингээд одоо компаниуд ингээ хоорондоо аягүй хөрсөлддөг юм байна л да ингээ зах зээл дээр тий. Одоо нөгөө зэрлэг капитализм юунд л тий. Энэ юм хийгээд байна. Манайх одоо ингэх ёстой юм биш үү гэдэг байдлаар аягүй их явдаг. Тэгэхээр одоо юу гэдгийг бид нар дээр бол ингээ цалин мөнгө хангамж ажилчид руугаа чиглэсэн ямар бодлого баримталтгийн тэр бүх мэдээллийг бид нар хүнд нь ингээд дэлгэрэнгүй ил тод ингээ өгөөд байхаар нөгөө хүн маань өөрийгөө үнэлж эхэлнэ. Би ер нь энэ бусад компаниуд ийм болоод шүү дээ. Би яагаад энд одоо ийм байх хэрэгтэй юм ч юм уу те өөрийгөө тэгээ үнэлүүлэх одоо тэр ажил дээр тэрэн дээр нь одоо дэмжлэг үзүүлээд за тэгээ компаниуд ч гэсэн бас ойлгож эхэлж чинь компанийнхаа өөрсдөө манай дээр одоо бас орж ирээд бусад компаниудын мэдээлэлтэй ингээд танилцаад байгаа учраас энэ үнэлүүгээ чиглэсэн ийм хийгээд байгаа юм. Бид нар ингэхгүй болохгүй маань энэ одоо бас ийм
одоо яг юм талент буюу өндөр ур чадвартай хүмүүсийн бараг дайн одоо ганц Монголд гэлтгөө болоод байгаа байхгүй. Тэгээд энэ дээр ерөөсөө бид нар одоо гадагшаага экспортлдог лаг компани, олон улсын хэмжээний компани болохын тулд сайн хүмүүс л хэрэгтэй. Хүн гэдэг чинь өөрөө ямар ч байгууллагын хамгийн том капитал нь хамгийн том нөөц нь учраас. Тэгэхээр иймэрхүү одоо цалингийн хэмжээ танахыг хараад цалингийнхаа юг тузаараа оруулахдаа дээшлүүлж батлууллаач гэдэг юм уу. Өөр бусад компаниудад ийм хангамж өгдөг болсон юм биш үү? Би одоо өстой 8 жил нэг компанид ингээд явцсан ч одоо иймж байдагыг одоо мэдсэнгүй ч гэх юм. Ингээ нэг эерэг өөрчлөлт бидний яг гол зорилго бол ерөөсөө хөдөлмөрийн зах зээлд эерэг өөрчлөлт авчих. Танаас сая бүртгүүлээ яйцсан. Тэгээд яг энэ зорилгынхаа өрөөнд бол бидгээд бас гайгүй тий яваад байна л гэж харж байгаа. За хамаг том дарга байсан бол. За хамаг том дарга байсан бол за 24 оныхаа сонголт бэлтгэх байх та. Одоо ч бараг хэлчихэд байгаа юм шүү дээ. Боловсролт айгүй анхаарах боловсрол бол ерөөсөө бүх юмний л яг цааталт байж байгаа зүйл байна. Яг энэ хөдөлмөрийн зах зээл дээр байсан ч боловсрол цааталт. Боловсрол зориулсан ямар ч төгрөг зоос буцаад үржигдчихл орж ирдэг те. Бас хүмүүсийн сэтгэл зүйд одоо сэтгэлгээнд бас юу байна вэ? Боловсролд одоо жишээ нь сая төгрөгийн сургалт үнэтэй байна гэсэн ернээсээ 3 сая төгрөгийн iPhone лизингтэл авчдаг ч юм те. Тэгэхээр энэ өөрөө бас солигдох ёстой. Боловсролтой болж аж бид нар одоо сайн сонгуулийн сонгуул өгдөг иргэн болох ёстой ч гэдэг юм те. Тэгэл ерөөсө бүх юмны цаанал боловсрол. Тэгэхээр боловсрол дээр хөрөнгө оруулалт нэмэгдэх ёстой. Боловсролыг одоо олгож байгаа багш нар ч гэдэг тийшээ том хөрөнгө оруулалтыг хийх ёстой л гэж боддог. За баярлалаа. За нэвтрүүлгээ товчдог үний маш чухал сэдвийг хүндсэн эрхэм жигч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ залуучуудыг бид нар ингээд нэг бодлын айгу даваа тал гэж шаарддаг насыг нь те яг ургаж байгаа цэцэг шиг гэдэг. Гэтэ нөгөө талдаа яг ургаж байгаа цэцгийн нэмгэх нь нэлбэ шиг тэр чинээгээр айгу эмзэг яг юм бүлэг байгаад байна. Ялангуяа нийгмийн өөрчлөлт, дайн байлдаа эдийн засгийн хямрал энэ бүх зүйлд хамгийн түрүүнд нэрвэгдэж байгаа залуучуудаа гэдэг 30 хүртэлх насны залуучууд гэдэг жишээ нь танаа хийсэн судалгаан дээр боттой гараад иржээ. Тийм учраас энэ залуучуудынхаа ирээдүйг Монголын ирээдүйг авч явах энэ том бүлгийнхаа ажил эрхлэлээр бид нар одооноос хэлж анхаарах зайлшгүй шаардлагатай. Үүний тулд хувийн хвшил маань ялангуяа маш их итвэх санаачлах, манлайлалтай ажиллаж ирээдүйнхээ төлөө ажилчдынхаа төлөө хөрөнгө оруулах шаардлагатай байна. Карьер хөгжүүлэлтийн төв манай ихтэй сургууль болгонд байгуулагдах хэрэгтэй байгаад нэг утгаараа эхнээсээ мэрэгчлүүд нь бэлтгэгдээ төгсөөд эхэлсэн байна. Энэ бол маш том давуу тал. Дээрээс нь боловсролын реформыг та бүхэн бүгд хэллээ. Гэхдээ бүгд 10 жил гээгүй бүр цэцэрлэгээс эхлэх хэрэгтэй гэдэг. 20 жилийн дараах залуучуудад одооноос хөрөнгө оруулъя гэдэг. Хамгийн сүүлд нь төрийн байгууллага маань тодорхой хэмжээний бодлого шийдвэр гаргаж явж байгаа боловч түүнийг олон нийтэд бас тэр болгонд зөв бөгөөд нээлттэй тогтмол хүргэж чадж гэнэ үү? Мөн төрийн байгууллагын хоорондын координац уялдаа холбоо хангалттай байж чадж байгааг бол аюу тум асуултууд тэнд гарч ийн. Үүн дээр бид нар анхаарах хэрэгтэй байна. Тэгээ эцэст нь залуу хүмүүс хүсэхгүй болохоор чадахгүй болохоор ажил эрхэлдэг тийм зүйл бас аюу ховор юм байна. Цаана аюу том шалтгаан байд юм байна. Энэ том шалтгааны суурь нь бол тэгш бус байдал байгаа даа тийм. Тэгэхээр энэ тэгш бус байдлыг саяны олон салбарын одоо солилцсон реформыг хамтд нь хийж бид нар шийдэх нь байна. Тэгээ маш чухал сэдвийг хүндсэн эрхэм жигчдээ дахиад маш их баярлалаа. Та бүхний ажил хамгийн өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Баярлалаа.